та бүхэндээ бэлтгэн өргөж байгаа нөхөө аяллаа нэвтрүүлэг маань өргөжлөж байна. Хятадын одоо хамгийн гоё байгальтай хамгийн үзэгтэй газар цогцолсон Гуйлга хотод бид яг одоо ирсэн байна. Тэгээ бидний дараагийн аялалд 8 настай багчуудаас 80 настай буурлууд гээд маш олон хүмүүс хамрагдаж маш олоолаа бид нар энд ирж энэхүү сайхан хоттой, энэ сайхан байгалийн өрмөц гой тогтцтой танилцсанаа, энэ олон гой зүйлийг үзэж харнаа гэж ингэж бодож байна. Ингээд бид нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. To the top. What's your name? How old are you? Бидний аялал үргэлжлэж байгаа. Одоо бид нэр Лиг гол дээр Лиг голоор аялах чинь. Тэгээ Лиг голд бол яг одоо энэ харагдаж байгаа энэ завин дээр суугаад ингээ явна. За тэгээд үзэгчд манаас харж байгаа бох тийм ээ. Бүр тэр цаана байгаа одоо нэг өндөр тийм сонин одоо өрмөц тогтож зөрхий хэлбэртэй уулын дундуур ингээд яг энэ ч одоо нэг хамгийн гол байгалийн өрмөц тогтцоод нь энд байгаа учраас завин дээр сууг ингээ явна. За нэг цаг тутамд энэ зав явдаг юм байна. Нэг хүний 90 оноор 1 цаг 30 минут турш одоо энэ хүү голоор ингэж Лиг голоор аялдаг юм байна. Тэгээ ер нь бол энэ хүү одоо Гуйлга хотын хувьд бол одоо олон энэ үзмрүүд их байдаг юм байна. Тэгээ түүний одоо хамгийн жуулчдыг сонирхдаг зүйл бол энэ Лиг гол дээр голоор тийм ээ завин сууж ингэж явах энэ аялал бол хамгийн одоо сонирхолтой хэсэг юм байна. Ер нь бол одоо яг хамгийн энэ хотын тийм ээ боршуур танилцуулга заа тэгээ зочд буудлууд ер нь гаднаас ирсэн жуулчдыг танилцуулж байгаа хамгийн гол үзмрүүд тийм ээ тэр одоо боршуурн дээр гол зургууд одоо тав харж байгаа юм. Тэр одоо өрмөц тогтож зөрхий уулууд байгаа. Тэгээ өнөөдөр гадаа бороо орж нилээн мандайгаа учраас холоос л нэгсэн харагдахгүй байна. Тав хүнд ямар ч бид нар одоо нартай үед энэ уул ямар байдаг вэ? Холоос одоо хүн яаж харагддаг вэ? Зэрэг нь фото зургаар бас нэвтрүүлэхээ дундуур бид монтажлж ингэж оруулж харуулъя гэж бодож байна. За ингээд бүдэ цугаараа бидний аялал үргэлжлэж байна. Одоо завиндаа суугаа явлаа. За бидний Гуйлга хотын аялал маань үргэлжлэж байна. За хятадыг зорж ирж байгаа хүмүүсийн хувьд бол хамгийн түрүүнд Гуйлга хотыг ирж үздэг юм байна. За энэ байгалийн тогтцол бол үнэхээр сонин түрүү ярьж байсан тийм ээ. Аватар киноны яг одоо тэр нэг уулын бүтэц тэр одоо тэр нэг аватаруудын амьдэрдэг өрмөц тогтцсон яг санааг бол алдар Джеймс Камерон бол одоо эндээс сэтлийг авсан юм байлээ. За энд бол өдөрт бол 3-аас 6,000 хүн нөхөө усан завны аяллыг хийдэг. Энэ сонирхолтой өрмөц байгалийн тогтцыг үзэхийн тулд одоо хамгийн түрүүнд Гуйлга хотод ирдгээ гэж ингэж мэдээлэл бид нар авлаа. Ерөнхийдөө тэгээ уур амьсгал байгаа байдал бол нэг л гоё тийм өгчин биш, халуун биш ийм байгаа нь сайхан санагдаж байна. Ингээд нэг завинд бол нэг ерөнхийдөө 45 хүн суугаад ингээд явдаг юм байна. За нэг завинд 45 хүн сууж явахдаа нэг хүний 90 yen. Тэгээ цаг 30 минутын их аялал. За энийг одоо үзэгчд маань харж байгаа юм тийм ээ. Энэ бол одоо үнэхээр сонир. Яг энэ уулын багцсууд үнэхээр сонир. За тэгээ энэ доогуур бас юм гарц гаргасан юм байна энэ доогуур. Тэгээ энэ дундуур энэ завлууд ингээд зөрлөлтөд энэгээр одоо бүр цаашаа явна. Яг энэ уулын дундуур одоо явхад бол үнэхээр гоё юм байна. За тэр дундаа хятадд бол аялал жуулчлал маш ихээр хөгжиж байгаа. Хятадд бол өөрсдөө ярьдаг шүү дээ. Бид нар бол үнээс бусдыг хийж гинэ гэж. Тэгээд тэр бол яг энэ жуулчдыг одоо татах тэр сонирхолтой зүйлийг би бол үгүй тэр одоо энэ зохион байгуулалтыг бол маш өндөр юм гэж хэлж байгаа. За ингээд гүүр тавиад яг энд л тав харж байгаа. Гүүр тавиад гүүрний доогоор яг юм энэ одоо хоёр уулын дундор гарц гаргаад ингээ явж байна. За ингээ бүгд аяллаа үргэлжлүүлцгээд яг энэ гой байгалийн тогтцыг одоо үзэж та бүхэнд тайлбаргүйгээр зурглаар харуулъя. Яг одоо бидний явж байгаа нөхөө
Ли голоос гадна маш олон үзлэн сонирхолтой тэр байгалийн өрмөц тогтц уул гэдэг ийм олон зүйлс байсан л да. Тэгээ яг одоо энэ бидний явж байгаа энэ хэсэг бол голын одоо усны тэр өндөр нам төвшнийг солих юм хэсэгт ингэж орж ирдэг юм билээ. Тэгэхээр яг одоо энэ заагалсан далангийн цаад тал нь бол одоо өндөр наадал нь бол ийм нам байсан. Тэгээ энийг бол бид нар бол амьдралдаа анх удаага харсан усны төвшин урсгалыг бол яг ингэж хааж агаад хоёр завны одоо энэ өндөр нам ингэж сольж байгааг одоо харж байна л да. Энэ сони юм бил. Одоо яг энэ харагдаж байгаа болохоор нам төвшин. За тэнгууд яг биш саяны болохоор энэ нам төвшин байгаа. Саяны хаалттай байсны цаана болохоор өндөр төвшин байгаа. Одоо бол бид нар яг өндөр дээр бидний явж байгаа зав бол яг өндөр дээр гараад ирсэн. Намаасаа өндөр рүү ингээ ороод ирсэн байгаа байхгүй. Тэгээд эндээсээ дахиад өндөр төвшин рүүгээ усныхаа төвшнийг солиод ингээд бидний аялал цаашаа үргэлжлэх энэ хэсэг байгаа. Тэгэхээр хятадууд бол ер нь одоо тэр технологиг маш сайн ашиглаж ер нь ингээл энэ усны төвшин сольж байгаа энэ хүртэл тийм маш нэг чадвартай байгаа шүү. Тэр бол хийж чадж илээ хэвчээ. Энэ одоо ли гол нь болохоор хэдэн мянган жилийн турш одоо тоо томшгоо одоо маш их олон хүмүүсийн анхаарлыг татчихсан. Тэгээ хэдэн зуун жилийн одоо турш зохиочд болон яруу найрагчд одоо гайхамшигыг нь биширсэн тийм маш олон тийм бүтээлийг бий болгож ирсэн. Ли гэдэг нэртэй. Тэгээ ерөнхийдөө карстын газар зүй хувьд одоо карст гэдэг нь яг нэг огцом ихц одоо өндөр гэсэн тайлбарлалт юм байлээ. Хамгийн том болоод хамгийн үзэсгэлэнтэй гэсэн одоо тодорхойтой байдаг юм байлээ. Энэ ли гол нь. Ер нь бол хятадын өргөн уудын талд бол одоо торгон туузаар одоо шигтгсэн суудад л одоо харагдах бөгөөд одоо гуйлын хотын сүнс хэмээн одоо хүмүүс нь одоо шүтэж дээдэлт юм байлээ нотыг. Тэгээд энэ гомсог карстын оргилуудыг түрүүн бас та бүхэн харж байсан юм. Карстын оргилууд нь одоо цэнхэр тэнгэрийнээр тунгалаг голын төгсгөл одоо үнэхээр л таныг тийм ээ алмааруулж маш гоё тэр тайвшрал за маш гоё тэр одоо мэдрэмжийг бол яахаа аргагүй өгжөөсөн л. Энэ одоо гүүрний доотлыг хүртэл та бүхэн харж байгаа юм тийм ээ. Яг ийм одоо хатан зохио бүхий юм бичгтээ одоо манаагаар бол нөгөө зохио болгоод ингэж хийсэн байна. Ерөөсөө яг энэ аялал жуулч тэр жуулчдын сонирхолтой байдлыг яаж татах уу? Жуулчдын анхаарлыг яаж татах уу гэдэг бүхэл зүйлийг бол ингэж ашиглаж хийж байгаа. Эднээс бол бидний хувьд бол одоо манайхны хувьд суралцах харах зүйл их байна. Гуйлан хотын аялал үнэхээр сонирхолтой байна. Та бүхэн нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байгаараа үргэлжлүүлэн бүгдээ хамтдаа усан завны аяллаа үргэлжлүүлье. За нэг удаагийн нэвтрүүлгийн дугаард бол энэ усан завны аялал бол одоо багтах юм шиг байна гэж ойлгож байна. Тийм учраас усан завны аяллаа та бүхэндээ үргэлжлүүлэн бас цуврал нэвтрүүлэг болгож дараагийн нэг дугаараар бид нар үзүүлнэ. За ингээд энэ аялал үргэлжлэж байгаа. Одоо 1 цаг 30 минутын аялал гэдэг чинь одоогийн байдлаар нэг цаг орчим явж байна. Одоо 30 минутын аялал байгаа. Яг одоо нөгөө хамгийн сонин өрмөц тогтож бүхий газар бол бид нар яг одоо ирж байна. Дээр энэ уулуудын тогтцыг бас наав харж байгаа. Маш өрмөц. Одоо байгалийн бас юм содон тогтцол энэгүй гуйлан хотод байдаг юм байна. Тэгэхээр элтний бас дүүг байдаг. Манай Хувлаа хааны хувьд бол яг энэ гуйлан хотод бас нэлээ одоо баггүй хугацаанд сууршиж за эндээс бол одоо олон бас энэ иргэдэг гэж нэгтгэж байсан ийм одоо бас түүхтэй Монголын одоо эрдэнэ тэр үеийн хүмүүсээс бас үлдэц зэнчээ байдгаа гэж ярьдаг юм байлээ. Ерөнхийдөө гуйлан хотын энэ хүү хятадуудын хувьд бол царай нь их тийм монголчуу царайтай. За энэ монгол уу юм уу та гэж харахад бас нэлээ тийм ойролцоо монголчуу царайтай байдаг. Ийм одоо сонин түүх хүртлэнчээ байдгаа. За ингээд Монголын жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж импортлогчдын холбоо ТV8 телевиз хамтран та бүхэндээ бэлгэн хүргэж байгаа энэхүү хятадын цуврал аяллаа нэвтрүүлэг маань та бүхэндээ үргэлжлэн арай өрсөнгөө хүсээр байна. Гуйлан хот бол хятадын хамгийн үзэгдэлтэй байгалийн ийм сонин тогтц өвөрмөц шийдлийг бий болгосон харуулж байгаа ийм одоо хотоо. Тэгээд ер нь Гуйлан хотоос Яашва хүртэл 83 км урт юм усан зам байсан. Тэгээд энэ усан замын нэгэн зураачийн бүтээл адил одоо л харагдаж байсан бас үнэхээр сонирхолтой. Яг л юм уран зураг шиг харагдчихсэн. Байгалийн одоо өрмөц тогтсон нь бол маш гоё уран зураг шиг ингэж харагддаг. За тэгээд дов толгодууд, их хатан хисаанууд, гайхамшигтай тэр гоё агуунууд, за алгуур өөх одоо хулсан завууд байгалийн үзэсгэлэн гог үнэхээр одоо жимжсэн бол бидний сэтгэлийг маш их доглуулж байсан. Ер нь эртээрүүд ингэдэг байсан юм билээ. Энэ одоо ли голыг Чуу улсын харайнд одоо байсан юм байл урд нь бол хятадын эзэн хаан Ли одоо гол болгон Зян голын хооронд гол ухаж гаргаснараа гуйлан алдартай хот болох эхлийг нь тавьж өгчээсэн юм байлээ.
Одоо дуу одоо гүрнээс хойш одоо гуйлын хот нь улс төр эдийн засаг одоо түүх соёлын томоохон төлөөлөгч хот болж чадсан юм байлээ. Take it to the top. Нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнд үргэлжлэн үрсээр байгаа. Тэгэхээр бидний аялал эхний өдөр бол одоо нэлээд устай, бороотой, за энэ одоо гол дээр тийм ээ одоо усан завны аяллаар өндөрлөд хоёр дахь өдөр буюу маргааш өглөө сайхан одоо нар гарсан, тэнгэр цэлмсэн ийм сайхан дулаахан өдөр бидний хөтөж авсан л да. Ингээд аяллаа хоёр дахь өдөр бол нартай сайхан өдрөөр ихүү үргэлжилсэн. За тэгээд энэ гуйлан хотын бас нэгэн гол үзмэр, бас нэгэн одоо сүрлэг хайрхан сайхан уул бол яашин уул гэж энэ уул байгаамаа. За энэ уулын тухайд бол энэ уул нь гуйлан хотоос 12 км-ийн зайтай буюу яг хотын одоо зүүн хэсэгт оршдог юм билээ. Тэгээд энэ уулын өндөр нь 903.3 м өндөр оргилтой бөгөөд гэж ярьжсэн тийм ээ. 903.3 м өндөр оргилтой. За гуйлан хотын хамгийн өндөр уулаа. Манайхаар бол одоо зайсан гэсэн үг л дээ. Яг нэг бас нэг сонирхолтой түүхийг гайдууд бас бидэнд ярьж өгсөн. Энэ юу гэхээр танг гүрнүүд энэхүү уулын орой дээр Яв эзэн хааны ариун сүм баригдсан юм билээ. За тэгээд Яшун хэмээх одоо нэрээр тэр эзэн хаан гэж нэрлсэн гэж ингэж тайлбарлаж байсан. Тэгэхээр Яшун гэдэг энэ уул бол одоо улирал болгонд өөр ингэж өнгөтэй харагддаг. Бас жуулчдын сонирхлыг татдаг гэсэн л гэж. Одоо наач яг нэг дөрвөн үйлрэл өөр өөр харагддаг. Одоо хавар болохоор өдөрлөг азалия цэцэг шиг харагддаг юм байлээ. Зун болохоор боловсроогүй хулс. За намар нь болохоор улаан агч модны өнгөтэй. За тэгээд навчс болгонд одоо толгод нь одоо галын дөрв өдөл бадарч байгаа юм шиг нэг харагддаг юм байлээ. Тэгээд мөн өвөл нь болохоор одоо яг тунгалаг цас одоо шилэн ийм цасан уул мэт ингээд харагддаг ийм дөрвөн өнгөөр бас нэг харагддаг гэж ярьж ирсэн. За тэгээд маш сонирхолтой байсан л да. Энд бол үнэхээр гайхалтай тэр уулын өндөр толгодоор за анзаархлын лифтэн суугаа явж байхад бол олон гоё мэдрэмжүүд, олон сонирхолтой төгөөдийг ярьж өгч ирсэн. За Яшуу ууланд жуулчдын сонирхолтом Яв ариун сүм, цагаан буг, ариун сүм, хаш зүрхэн цөөрөн болон Тянси талбай зэрэг газрууд байдгийг бас бидэнд ярьж өгчсэн. Тэгэхээр 1996 онд уулын хормоогоос оргил хоёрыг холбосон 1416 18 м. Тэр маш урт юм кабель машиныг бүтээсэн нь бол яг одоо бидний явж байгаа энэ машин юм л да. Тэгээд мөн 12 нуглаатай. За 12 нуглаатай 1000 м налуу энэхүү зам нь бол жуулчдын одоо ер бусын ойдондор аялах боломжийг олгож өгснөөр бол бас их сонирхолтой юм хийцийг хийсэн байгаамаа. За тэгээд үзэсгэлэн сайхан цэцгэс уул болон уулнаас уруудах зам тал гэл ер нь олон сонирхолтой ус гол горих гэл тийм ээ тэр сайхан бүхэн бол үнэхээр тэнд очисон жуулчдын сэтгэлийг бол өөрөө ирэхгүй догдлуулж биднийг бол одоо энэ нэвтрүүлгээ бэлтгэх улам л тэр сайхан сонирхолтой. Одоо энэ нөгөө талбай дээр тий талбай дээр ингээ яваад айгүй хөдөлмөрч усан үзмийн талбай байсан тий бүр усан үзмийн үнэртэй нэг тийм гоо жимс үнэртэй нэг сайхан яг дээр нь гараад ирэхээр ийм талбай тийм байлээ. Тэгээ бид нар нөгөө одоо энэ дээр гарах байх тийм ээ нөгөө орой дээрээс нь бид нар доошоо шууд нөгөө цахилгаан лифтээр бол яваагүй. Тэгээ яг одоо энэ гарч байгаа одоо яг энэ дээр одоо 3-3-аас суугаад урталд явж байгаа хүмүүс болохоор энэ чинь чиглүүлэгч аюулгүй байдлын ажилтан гэж боддог юм байлаа. Тэгээ бид нар доо дээрээс 900 одоо бараг 1 км шахуу газар яг энэ голгодог энэ төмөн одоо энэ босуугаар явсан. Энэ их гоё мэдрэмж төрж ирсэн тийм. Одоо энэ уухаас систем бид нар
Тийм үнэхээр л монголчууд бидний тэгдэг шүү дээ. Өндөр уулын орой дээр гараад ч юм уу эсвэл одоо нэг хурдан орны дэлэн дээр ингээл сэтгэл хөөрөөл уухай гэл ингээл орилдог. Яг тэр шиг ингээл бид бол үнэхээр маш их сэтгэл хөдлөжсэн. Энэ бол бас үнэхээр сонирхолтой юм л дээ. Бид нар яг эхлээд дээгүүр тэр захлал хэвдэн сууж явж байгаад доотлын энэ урт зам шиг юм юу вэ одоо бид нар ч мэдэхгүй энэ устгааны одоо шуум юм уу гэх ингээд дээрээс харж байгаа болохоор чи ингээ харахад бол яг тийж харагдчихсан. Мал усалт юм болоо яадаг юм бол яаж юм бол газар тариалан тэр нөгөө тариалангийнхын талбай энтрийг өсөлт юм болоо гэдэг жийсэн. Гэтэл энэ бол бас жуулчдын бас нэг хөгжөөх ийм одоо бас усан болгоор байсан нь бол их сонирхолтой байсан. Ер нь бол тэг гуйлан хотод очиход бол яг тэр яашаа уулан дээр очин тийм ээ. За тэгээд энэ захламжтар тэр уулын одоо олон мянган метр явж тэр уулыг ингэж оргил дээр нь гарч үзэн. За тэгээд нусны булгуураар булгана гэдэл ер нь бол үзмрүүд бол үсэл араараасаа эргээр усчихсан амьтд байсан тий жижиг шээжгээс нөгөө сармагчин янз бүрийн энэ хятадын өөр өнцөг болонд харж байгаагүй л тийм янз бүрийн шоу харагдчихсан юм ч гэсэн сармагчин явж ирсэн нэг жижиг сармагчин одоо харсан. Сармагчин бол яг ингээд нэг хэсэг дагдаг юм биш үү? Хэсэг дагж байгаа тэгэл үдчихдээ байлаа. Тэгээ ер нь бол одоо эндхийн ард түмэн ч гэсэн их соёлтой, их намуухан, тайван нэг тийм ард түмэн юм байлаа. Их таалагдсан. Тэгээд энэ нь бол айгүй тийм тайвшрлыг одоо тайван байдлыг айгүй тийм сайхан мэдэрч чадсан. Чам тгий санагдсан аа. Үнэхээр л маш гоё юм тайван. Яг тэр нэг байгалаа одоо дагаад тэгдэг юм. Монголчууд биднийг үнэхээр одоо тал нутг шиг өргөн удам гэл ингээд өөжөө тайван сэтгэлтэй гэдэг шиг л ингээд нэг л гоё тэр байгаль нь ингээд тогтоон нэг тийм болохоор бас ард түмэн гэсэн нэг юм тогтоон тайван амгалан юм шиг санагдсан. Тийм одоо дараагийн өдөр нөгөө бид нөгөө зэгсэн лимб агуу гээд энд ирж ирсэн. Тэгээд зэгсэн лимб агуу дотор болохоор энэ хэрэгэд бол гуулын хотын ерөөдөө бэлэг тэмдэг юм болдгийм байлаа. Тэгээд ер нь бас л нөгөө карстын газар зөрүүн сонгодог жишээ гэж зэгсэн лимб агууг танилцуулж байсан. Тэгээд ер нь эртээр үед ерөөдөө ингэдэг байсан мөлий. Зэгс ургамлын нэлээ олон төрлөөр лимб хийхэд хэрэглэгдэж байсан юм байлаа. Тэгээд ерөнхийдөө эндээс одоо дотор нь ургадаг байсан зэгс гэдэг юм ургамлаас ургамын агууга лимбэн зэгсэн лимбэн агуу гэж нэрлэсэн байлаа. Энэ гуулын хотоос 6 км-ийн зайд одоо ерөнхийдөө 500 м үргэлжилдэг тийм дотор нь гол урсдаг янз бүрийн одоо дуу авиа гардаг. Бүхэнд хөргөж байгаа нөхөө хятадын гуйлан хотын аялын нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээ бид нэрээс гуйлан хоттой ерөнхийдөө нэлээд сайхан танилцлаа. Маш гоё үзэл сонирхох, харах одоо ийм зүйл бол маш их байдаг юм байна. Манайхан хэрвээ одоо өмнөд хятад руу тийм ээ одоо аялалд явах гэж байгаа бол бас гуйлан хотод заавал ирээрээ. Гуйлан хотыг заавал одоо зориорой гэж та бүхэндээ хүргэмээр хэлмээр байна. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлэг маань нөхөө энд хүрэн өндөрлж байна үзэгчтэй. Тэгээд олон сайхан зүйлийг бас харлаа. Үзэгчд маань ч гэсэн бас нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар таалагдсан байх гэж бодож байна. Энэ одоо уул ус гэдэг олон сайхан зүйлийг харлаа. Гэхдээ бид нар нэвтрүүлгийн өндөрлөн яг одоо хүлгийн жолоогоо тийм ээ нутгийн зүг залах гэж байна. Энэ газар хичнээн сайхан байсан ч миний нутгийн газар шороог, миний нутгийн тэр сайхан агаар, тэр сайхан уудам талыг яаж гүйцэтгэв дээ. Ингээд нутаг буцаж гэртээ харж сайхан нутгийн сайхан цэнгийг гараа амьсгалыг да Монгол хүн Монголдоо л зөвхөн жаргалтай байдаг. Ингээд бидэнтэй зүгээс та бүхэндээ маш их баярлалаа. Аз жаргал хүсье. Баярлалаа үзэгчдээ баярлалаа.